Зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой. 14-р хэсэг. Бүх зүйл барин таван оргино. Би яг л дүүртэл нь хийлсэн агаарын бөмбөлөг болчихсон юм шиг. Хөөрч байсан нь арай ихийн газарт буух гэдэл хэн нэг нь намайг цохиж дахиад л агаарт хөөрөн чинггүйдэн. Хүүхдүүд намайг цохин тоглож би тэдний цохилтын аясаар хөөрөн чинггүйдсээр утас дуугарч байна. Тийм ээ, утасны хонх. Тасралтгүй чингэнсэр буй утасны хонх. Золигийн харилцааг авахаснаас чимээгүй болохгүй нэ хэмээн бодно. Тэгээд эцэстэн ямартаж харилцааг аваатглаа. Тэгтэл харилцааны цаанаас эмээгийн дуу сонсогдох нь тэр. Данч явда хүмүн. Одоо эмээн цаашид дахин чамд туслаж чадахгүй боллоо. Юу вэ? Эмээ, та юу яриад байгаа юм бэ? Ингээд та өгчихсэн биз дээ. Аль эрт өгчихсэн ч чамаас болоод явж чадахгүй өдийг хүртэл тарчилж байгааг чи мэднэ. Аль эрт өгсөн. Тэгээд чи миний биеийг оршуулсан биз дээ. Миний биеийг хэрхэн яаж өгөхийг чи харсан. Бусдын зовлон нэмгэлэх гэж гашуудлын хар хувцас өмсөд бусдын өмнөөс шаналж, бусдын өмнөөс хуйлж, ширээ тэгнэн хэвдэж байхад зүрх минь дийлэлгүй зогссон. Нэр нь тийм л дээ. Би санаж байна. Гэхдээ таны бие өгсөн ч таны сүнс байж л байгаа. Та надад тусалдаг шүү дээ. Хэдий одоо танд би байхгүй ч гэсэн битгий яваарай эмээ. Нүдэнд үзэгдэхгүй нь хамаагүй ингээд л миний хажууд байж вэ. Та намайг хаяхгүй биз дээ. Чи миний үгэнд орно гэж амласан. Гэвч тэр хэлснээ биелүүлж чадаагүй болохоор одоо ямар жаргагүй. Эмээ явах болсон. Байцаар эмээ. Ингээд надад яг юу тохиолдод байгаа юм бэ? Чи надаас хүссэн. Би хүсснийг чинь хийсэн. Би чиний хүсснээр үннийг нууж хөшиг татсан. Чамайг хамгаалахын тулд чиний хийсэн үннийг чамаас нууж байсан юм. Гэвч эцэст чи өөрөө миний үгэнд оролгүй үннийг нуусан тэр хөшгийг татаад унахчихлаа шүү дээ. Эцэст нь би ингээд чамайг орхиод явах боллоо. Эмээ, намайг битгий орхиоч те. Гуйж байна. Би хараа баг ухаас л хаягдж үлдэхээс айдаг байсан. Та мэдэн шүү дээ. Чи хаягдахаас айдаг биш. Харин үннийг хүлээн зөвшөөрөхөөс айж байгаа юм хүү минь. Хөшиг унтсан. Үнэнтэйгээ нүүр тулдаа хүү минь. Цаашид яахыг би мэдэхгүй. Намайг дуудах ч хэрэггүй. Учир нь би чамайг дахин хэзээж сонсохгүй. Үрд баяртай. Утас тасарлаа. Хааны ихтэн хөвж явсан агаарын бөмбөлөг тасхин хагарах шиг болж би ухаан орлоо. Нүдэ нээвэл өмнө минь барилгын хөөс элдв янзын бэглэгээ ашиглан босоогоор нь шавж тогтоосон цасмаагийн цогцос над руу чиглэсэн байдалтай харагдана. Миний өөрийн гаран уралсан энэ ханан дотор цасмаагийн цогцос нугдаж байсан юм байж. Үгүй, боруу өнцгөөс нь яриад байх шиг байна. Би өөрөө л түүнийгэнд нуучихсан юм. Би хийсэн үйлдэлээсээ болж цочирдоод өөрийнхөө хийсэн аимшигт зүйлийг мартахыг хүссэн. Тийм ээ. Одоо би бүхнийг санаж байна. Үнэн дээр бол би цасмаагийн нууц замарг байгаагүй. Харин түүний нөхөр нь байсан. Бид хоёр эхнэр нөхөр байсан. Тэр яг л над шиг өнчин өрөөсөн ор ганцаархнаа нэгэн байсан. Бидэнд ижил төстэй олон шинж чанар байсан. Бид нэгнийхээ дутаг нөхөх гэж энэ хорвоод ирж хоёр биетэйгээ учирсан. Би түүндээ хязгааргүй хайртай байсан. Тэгтэл тэр надаас урвсан.
Нэг гайтай өдөр би түүний утасны чатны түүхийг санамсаргүй уншаад түүнийг нууц амрагтай болсныг нь мэдсэн юм. Миний тэгж их хайрладаг цасмаа намайг араар минь тавьдаг байж. Бурхан минь, би түүнд ямар их хайртай байлаа та. Гэтэл тэр миний хайрн дээр шавхатай гутлан арчичгаад өөр ирлүү хүйдэг байж. Би шаналсан, хорссон, цөхөрсөн. Цасмаг сэмхэн тагаж яваад нууц амрагийнх нь амьдардаг байрыг олж мэдсэн. 9 давхар орон сууцны 3 давхарт байдаг мөн өх байр. Ойр хавийнх нь хөршүүд нь бүр цасмаг тэр залуугийн эхнэр нэгэд бодчихсон байсан. Хүнлэнгийн хүмүүсийг тэгж боддог болтол нь тийм удаан хугацаанд тэр хоёр нийлээд намайг миний хайрыг доромжилдог байсан. Тийм ээ, би дэндүү их гомдсон. Тэгээд цасмад өөрийнх нь явдлыг олж мэдсний хэлтэл тэр надаас уучлалт гуйгаагүй. Бүр ямар ч тайлбар тавилахгүйгээр надаас сална гэсэн. Намайг араар тавих болсон учраас хэллэхгүйгээр шүү. Тэр намайг хаяж явахаар эргэлт буцалтгүй шийдсэн байсан. Харин би хаягдахыг хүсээгүй. Би төрхөөсөн эхлээд хангалттай олон удаа хаягдж төлгөгдөж байсан болохоор дахин тийм байдалд орохыг хүсээгүй. Би цасмаг авч үлдэхийг хүссэн. Гэвч түүнийг авч үлдэх цорын ганц арга нь түүнийг хороох явдал байсан юм. Тэгээд л би баарны галдгоондан явж ороод тогоочин хэргэлдэг хамгийн том хутгыг авсан. Эргэж буцах, бодлон өөрчлөх ямар ч боломж байгаагүй. Би цасмагийн биед хутга дүрж түүнийг хөнөөсөн. Жохом тэгжүүжил өөрөөсөө явуулалгүй авч үлдсэн юм. Дараа нь өнөөх нууц амаргийнх нь герт том хутгаан авч очоод цасмагийн сэтгэлийг болонгортуулсныхын төлөө адхийн новшиг шүүрэн шанаг болтол нь нүхэлж гисэн юм. Тэгээд ч санаа амрахгүй болохоор нь бүх шүднүүдийг нь суг татаж авсан. Адхийн шар. Анх цасмаа тэр минь шүдийн авахуулах гэж очоод танилцсан гэдгийг нь би тэр хоёрын хоорондоо харилцаж байсан чатны түүхээс нь олж мэдсэн хэргэлтэй. Би тэр мөн новшийн хүслийг нь биелүүлсэн. Бүр давуулан биелүүлсэн тэр. Новшийн шүднүүдийг нь өөртөө дурсгал болгож авч үлдэхэр шийдсэнтэй. Харин дараа нь баарандам буцаж ирээд цасмаагийнхаа цогцсны хажууд удтал суусан. Түүнийг өвдгсөн тун харамссан. Тийм ээ. Тэгээд түүнээс уучлал гуйсан. Би түүнийг явуулахыг хүсээгүй. Би түүнд хаягдж үлдэхийг хүсээгүй. Үхсэн байсан ч гэсэн тэгээд л шийдсэн юм. Бүх ажилчид руугаа залгаж бүгдэнд нь цалинтай чөлөө өгсөн. Засвар хийх болсон болохоор маргааш ирэх хэрэггүй гэж хэлсэн. Тийм ээ. Тэгээд л миний уран бүтээл ихэлсэн тэр. Би баарандан засвар хийж цасмаахан хамгийн гоёмсог ханан дотор нь хатгалсан. Энэ бүхнийг хийж байхдаа би ойлаад л байсан. Хэрдэл цасмаатай хаягдахыг хүсээгүйгээс болоод ийм байдалд хүрсэн хэрэг шүү дээ. Цасмаг дотор нь хатгалсан ханаа гоёмсог хээ хуараар чимэглэж байхдаа би ойлж бас айж байсан. Өөрийнхөө хийж байгаа зүйлдэн итгэж чадан өөрөөсөө айж байлаа. Айдас минь намайг амьдаар минь идэж би байж суух аргагүй төрсөн. Тэгээд эцэст нь энэ бүхнийг огт болоог баятаа мартахсан гэж хүссэн юм. Жохом тэгж чадвал би энэ айдас харамслаасаа салж үргэлжлүүлэн амьдарч чадна хэмээн бодсон хэрэг. Тэгээд л эмийг нь дуудсан. Тийм ээ. Эмээ минь хэдий нас орсон ч гэсэн намайг хүнд байдалд орсон үед хурж ирээд намайг авардаг шүү дээ. Эмээ минь тийм зүйл хийж чаддаг. Учир нь тэр амьд байхдаа ч онцгой ажил хийдэг эгэлгүй нэгэн байсан. Би түүнийг миний хүссэн зүйлийг хийж өгч чадна гэдгийг мэдэж байсан юм. Тэгээд л эмээгээс миний хийсэн энэ бүхнийг мартуулаач өгөөч гэж гуйсан. Үгүй, эмээг минь сүнс хэдий халаглсан ч гэсэн надад туслахаар болсон юм.
Тэгэд би түүний үгэнд орох болно гэж нэг хачин гэрээ маягийн юм хийсэн. Тийм ээ. Тэгэд л эмээгийн хийсэн зүйлийн үр дүнд би мартчихсан. Эмээ амьд байхдаа бусдад хийдэг байсан тэр аргаараа л хийсэн. Өнөөх аливаа зүйлийн байрыг солих аргаараа. Би үнэндээ цасмаагийн нөхөр байсан ч эмээгийн хийсэн зүйлийн үр дүнд өөрийгөө цасмаагийн нууц самраг байсан гэх хий хоосон итгэл үнэмшилтэй болж солигдсон хэрэг. Тийм ээ. Миний хийсэн аимшигт бүхэн мартагдах үн. Зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонссоорой.